За сайн уу манайхаа. Анхан дунчтны маань 7 дугаар хичээл countable and uncountable nouns. Энэ юу гэсэн үг вэ гэхээр countable гэдэг нь тоолж болох, uncountable гэдэг нь тоолж болохгүй нэр өгнүүдийн тухай үзнэ. За countable nouns гэдэг маань how many хэдэн ширхэг хэдэн гэсэн асуултанд хариулт нь many олон, few цөөхөн, нэг ширхэг бол a эсвэл an гэсэн артиклуудыг авна шүү. За энд нь юу ордог вэ гэхээр people хүмүүс, paper мэдээж тоолж олно, chairs сандал, apples rooms, books, hours, days. За тэдэн өдөр гэж тоолж болдог, тэдэн цаг гэж тоолж болдог, хэдэн айлан байна гэж тоолж болдог тий. За энэгээр яг юу ярих гээд байгааг нь жоохон харжаарай. За a book нэг ширхэг бол a book, couple of books хоёр ном, a few books хэдэн ном, цөөхөн хэдэн ном, many books маш олон ном, a lot of book lots of books. За a lot of lots of хоёр нийтлэх. Гэхдээ одоо нөгөө албан ёсны letter ч юм уу тиймэрхүү зүйл дээр lots of гэж ярихгүйгээр a lot of гэж ерөнхийдөө бол хөвчлэн ярьдаг. Тэгтээ хичлэн lots of a lot of. За тоолж болдоггүй нэр өгнүүд болохоор зэрэг how much буюу хэр их гэж асуухад хариулагддаг. Тэгээд их гэвэл much гин, баг гэвэл few биш little гин. Эсвэл аныг хизээч авахгүй. Яагаад гэвэл энэ маань бид нэр тоолж болдоггүй зүйлүүдийг ярьж байгаа учраас за sand элсэн ширхэг тоолж болохгүй, sugar, water, time, money, за hair, bread, glass, emotions хүний сэтгэл хөдлөлийг бас хэр их адаагүй нэгтэй хэр их жаргалтай байна гэхээс одоо тоолж болохгүй тийм. Энэ дээр хамгийн сонин зүйл нь money. Одоо бид нар бол money-г бол тоолдсон шүү дээ. Гэхдээ одоо хэр их вэ гэж асуухад англи нь how much гэдэг шүү дээ. How much does it cost? За тэгэл бодод үзээрэй. Хэдэн мөнгө гэхгүй хэр их мөнгө гэж how much гэж ярьдаг. I need much money гин. I have little money гэж хэлнэ. Тэрнээс биш I have many money гэж хэлнэ. Okay. Much money, lots of money, a lot of money, little money, not much money, some money, any money. За some any гэдэг нь тэгвэл юу вэ? За some гэдэг нь одоо countable, uncountable аль алин дээр нь хэрэглэгдэнэ. Одоо some apples гэм бол зэнэ хидэн ширхэг. За яг хидгийн тоолох шаардлагагүй ч юм уу те. За надад хідэн хэлэх үгүй байна гэдэг ч юм уу. I have something to tell. За тоолж болдоггүй зүйлүүд гэсэн шүү дээ. I need some sugar гэдэг ч юм уу. Аль алин дээр нь самыг нь ашиглана. За яг одоо 5 ширхэг цаас гэж заавал нөгөө specifically хэлэх шаардлагагүй зүйл дээр бид нэр за нэг хідэн цаас өчхөө гэдэг ч юм уу те. За нэг хідэн алин мэдчихье те. Аль алин дээр нь самыг ашигладаг. Яг unknown amount буюу яг хэрэг гэдэг нь мэддэггүй байгаа тохиолдолд мэдэж болно л доо грамлдаг ч юм уу тоолдог ч юм уу болно. Гэхдээ за нэг хідэн гэл хэлжтэй штэ тэрнтэй адилхан гэсэн үг шүү. За хідэн хэсэг гэсэн утгатай. For uncountable and countable both. Positive. За хүүрнэх өгүүлбэр, асуух өгүүлбэр дээр энийг ашигладаг. Энэ some гэдэг үгийг ашигладаг. Асуух өгүүлбэр дээр яад ашигладаг вэ гэхээр request буюу ямар нэгэн зүйлийг хүсэж явах үедээ, хүсэлт гаргаж явах үедээ. Can you give me some information? Надад жоохон мэдээлэл өгч болох уу? Эсвэл offer буюу санал болгож явах үедээ would you like some help? За тодорхой хэмжээний тусламж хэрэгтэй байна уу? За дээрэс нь somewhere хаа нэгтээ, someone хин нэг, somebody хин нэг. Somewhat гэдэг нь тодорхой хэмжээнд, somehow тэгээ ямар нэгэн байдлаар
something ямар нэгэн зүйл, some of your friends чиний найзуудын чинь зарим нь гэсэн утгатай. За ингэж some гэдэг үгийг ойлгож байна. За дараачих нь any гэдэг нь болохоор зэрэг самтайгаа яг ижилхэн утгатай үг. Тэгэхдээ anyг хүүрнэх болон хүүрнэх дээр ашиглахгүй асуух болон үгүйсгэх өгүүлбэр дээр ашигладаг. За I have any apple гэж болохгүй. Асуух өгүүлбэр дээр хэрэглэн гэхээр do you have чамд байна уу те? Any apple? Чамд ямар нэгэн алин байна уу? Do you have any idea? Чамд ямар нэгэн санаа байна уу? Do you have any question? Чамд ямар нэгэн санаа байна уу? За үгүйсэх дээр нь хэлэхээр I have no idea. I have no questions гэдэг ч юм уу. За ямар нэгэн гэсэн үг нь any. За тэгээд for negative and question forms, negative, I don't need any money today. I don't need some money today гэвэл буруу. Any гэнтэй. Is there any carrot in the fridge? Хөрөгчөнд carrot байна уу? Лом байна уу гэж асуухын тулд any carrot гэж асууж ин тэ. За anywhere гэдэг нь хаан чамаагүй гэсэн. Anyone. Хин чамаагүй. Anyhow. Яаж хийж агаад? Anything. Ямар чамаагүй зүйл. Any of your friends. Чиний найзууд чинь хэн чамаагүй. За ижилхэн утгатай гэсэрнээсээ энэ үгнүүд нь өөр болчихж байна те. Tell me anything. Надад юу чамаагүй хэлэлтэй. I'll go anywhere with you. Би чамтай хаашаа чамаагүй явнаа. Anyone can do it. Хэн чиний хийж чаднаа гэдэг ч юм уу. За nowhere гэдэг нь хаанч байхгүй. No one гэдэг нь хинч үгүй. Хинч тэгж чадахгүй гэдэг ч юм уу. No one can do it like you гэмэл хинч энийг чам шиг хийж чадахгүй. Nothing гэвэл юуч биш гэсэн утгатай. За I have some money. I don't have any money. I put some jam in the sandwich. I didn't put any jam in the sandwich. Would you like some ketchup to go with your fries? We don't have any olives. I really want some white socks. Do you have any writing or wrapping paper? Let's go have some fun. I've never heard of any of those artists. Chris found some wild strawberries growing by the side of the road. Do we have any jam? Or are we all out? Are we all out гэдэг нь бүгд дуусчихсан уу гэсэн. За энэ дээрээс анзаарч байгаа те positive буюу хүүрнэх өгүүлбэр дээр some үгүйсгэж асууж ивэл anyг нь ашиглаж байна. Тэгтээ тоолж болдог, тоолж болдоггүй аль алин дээр нь хэрэгжилж байгаа.